насны хямрал гэхээр энэ айгүй зовлон байна гэж харахаас илүүгээр үгүй энэ бол намайг ерөөсөө одоо альва юм нөгөө болохгүй хаа үед ресет гэж хийдэг штэ тий. Яг тэр шиг дахин эхлүүлэх боломж байгаа байхгүй. Ерөөсөө энэ бол хүндээ олгогдож байгаа хоёр дахь боломж. Тэгэхээр тэрийг бид нар боломж болгож ашигламаар байгаа байхгүй. Яг юм дотоод төрж байгаа сэтгэл зүйн яг юм за тэр ганцаардал байна уу, гуниг байна уу тийм ээ? Тэр уур бохиндол байна уу? Эдгээр чинь ерөөсөө миний дотор нэг шийдэгдээгүй сэтгэл зүйн хэрэгцээ байгаадаа л надад хэлээд байгаа байхгүй. Тийм байна. Тэгэрнээс ш би ганцаардхаа болмоор байна гэж одоо тий шууд гэр бүлээ салгах гэхээс илүүгээр за би хань ижилтэйгээ яг би юу мэдрээд байгаа. Би хань ижилтэйгээ илүү дотн ярилцмаар байгаа юм биш үү? Би илүү хайрлагдмаар байгаа юм биш үү? Би илүү хүнлэгдмээр байгаа юм биш үү? Тэр цаана энэ хэрэгцээ байгаа даа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр шууд салгалтын өмнө одоо тэр хүн магадгүй өөрийнхөө одоо яг тэр гэр бүлийн харилцаан дээр өөрчлөлтийг хийх гэдэг нэг гэсэн үг байхгүй тийм ээ? Яг тэр хостойгоо дотн сэтгэлийн холбоос үүсгэхийн тулд ямар арга хэмжээнүүд авч болох вэ гэдгийг хантайгаа ярилцах. За эсвэл одоо яг юм сэтгэл зүйчдэр очих. Яг энэ ч нөгөө эргүүлээд одоо 40 наснда тийм ээ дараагийн одоо 70 80 хүртлээ хэрхэн одоо юм сайхан юм бие биендээ халамжтай дулаахан гэдэг хани харилцаатай байх вэ гэдэг боломж байгаа юм гэсэн үг байхгүй энэ бол. Хөтлөгч Аймаа хөтөж подкаст хэлж байна. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Сонсогч үзэгч та бүхэн Хөгцэнгэр радиогийн хөтлөгчдийн бэлтгэсэн подкастуудыг Улаанбаатар хотод 82.9 долгионоор радиогоор хүлээн аван сонсох боломжтой. За Хөгцэнгэр радио YouTube сувгаар Хөгцэнгэр радио пэйж хуудсыг дагаж бидний бэлтгэж байгаа подкастуудыг бүрэн ихээр нь хүлээн аван үзэх сонсох мөн боломжтой юм аа. За өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. Өнөөдрийн зочин бол сэтгэл зүйч Хишиг Дэлгэртэй ярилцахаар урьсан. Сайн байна уу? Энэ өдрийн минь төргийг ирсэнд баярлалаа. За намаагаас урьсанд баярлалаа. Энэ өдрийн минь төргийа. Баярлалаа танд. За өнөөдрийн ярилцах сэдв маш хэрэгтэй, чухал. Одоо магадгүй маш олон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ч байхыг үгүйсэхгүй. Яг одоо сэтгэл зүйн хувьд өөрөө нүүр тулсан, яхаа мэдгүй тэмцээ явж байгаа. Эсвэл юу болоод байгаагаа ойлгохгүй явж явах магадлал маш өндөр гэж бодоод байгаа юм. Тэр юу вэ гэхээр дунд насны хямрал зарим тохиолдолд бас шилжилтийн үеч гэж нэрлэдэг ах шиг байна. Тэгээ ер нь хүмүүсийг харж байхад тэр тусмаа нэлээд ахмаг хүмүүсийг харж байхад энэ сүүлийн үеийн хүүхэд том хүн гэхгүй энэ шилжилтийн үеийн энэ хямралуу синдром нь яасан ч дуусгаа болцсон юм дээ. Хуучин болвол ийм байдгүй байсан гэдэг ах юм. Тэгэхээр яг ийм ойлголт хуучин байсан юм уу? Сүүлийн үед одоо мэдээлэлтэй илүү ойрхон болоод ийм хямрал, ийм олон шилжилтийн үеийг бид туулдаг болчихоо. За ер нь яг энэ бол хүмүүс зүгээр энийг анзаарч мэдэхгүй л байгаадсан байгаа байхгүй юу? Энэ бол өөрөө хүний яг насжилтын үетэй холбоотойгоор ер нь хүмүүс мэдэрч ирж исэн байгаа даа. Зүгээр яг энэ талаар яг шинжилгээ ухааны яг нэрлсэн мэдээлэл тухайн үед одоо Монголд хүмүүст бол байхгүй байгаадсан байна шүү дээ. Ерөнхийдөө яг энэ дунд насны хямрал гэдгийг талаар 1970-ад оноос л ер нь дэлхийд даяар нь ярьж эхэлсэн байгаа байхгүй юу? Энэ талын одоо судалгаануудыг хийж эхэлсэн байгаа даа. За тэгээд ер нь яг энэ дунд насны хямрал нэг 30-аас 40-оос 45 насны хооронд яг энэ хүмүүст яг энэ одоо дунд насны хямралын шинж тэмдгүүд илрээд байна гэдэг судалгааны анх одоо 1978 онд бол хийжсэн байгаа. За тэрнээс хойш ер нь яг энэ талын судалгаануудыг ер нь сэтгэл судлалын шинжилгээ ухаанд илүү ярьж эхэлсэн. Тэгэхээр эн чинь шинээр гаргаж ирсэн гэхээс илүүгээр хүмүүст байсан зүйлийг л одоо тий илрээд байгаа зүйлийг л нэрлээд тэгээд тэр хүмүүстэй тэрхүү одоо яг дунд насны яг энэ сэтгэл зүйн шилжилтийн үедээ хямралаа хэрхэн одоо хөнгөн давж өнгөрөх вэ тийм ээ давж гарах вэ гэдэг л арга замыг л илүү одоо гаргаж ирж байна гэсэн үг. Би бол яг л энэ дунд насыг ингээд туулж яваа эмэгтэй. Тэгээд найзуудтайгаа уулзахаар нас ойролцоо эмэгтэйчүүдийн яриаг ингээд уулзаад ярилцах эсвэл сошиал орчноос сэтгэлүүдийн уншиж яхад энэ шинж тэмдгүүд нь юусаа яг ингээд мөргөд байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг гинт өөрчлөгдөх хүсэлтэй болох дотроо нэг юм хоосон чим шиг, ганцаардсан чим шиг, ямар нэг юм утга учиргүй байгаад байгаа чим шиг ийм мэдрэмж төрөөд гэхдээ энийг ч бас ингэж бодож байгаа ямар одоо муугаар хэлэхэд муу яртай юм бэ? Ч одоо бүх юм болж бүтээд ажил төрөлтөө ингээл ар гэр байж хахад чинь яагаад ийм сонир мэдрэмж төрөөд байна гэдэг энэ мэдрэмжээсээ цогтхыг оролдоод байгаа юм. Тэгэхээр энэ одоо байх ёстой мэдрэмж юм уу? Эсвэл зарим нэг хүнд ингэж илрээд байгаа мэдрэмж юм болов. За ер нь бол одоо яг энэ сэтгэл зүйч Эриксон
хүний яг насжилтыг ингээд бүр ингээд 8 үе шатанд хуваасан байгаа байхгүй. За тэнгуут одоо яг энэ дунд насны хямрал өөрөө хүний насжилтын 7 дахь үе шат дээр илрээд байгаа. Тэр яг энэ одоо насжилтын үедээ хүн ер нь би одоо хүнд хэрэгтэй үн цэнтэй амьдраад байгаа юм уу? Эсвэл би ямар ч утга учиргүй амьдраад байгаа юм уу? Хоосон амьдраад байгаа юм уу гэдэг асуултын өмнө хүн ирдэг байгаа. Тэр хүн бол яг юм эхний одоо 20 жилийн амьдрал ер нь яг юм одоо залуу амьдралтай гэсэн үг шүү дээ. 20-оос 40 орчим 40 хүртэлх наснда хийж бүтээх нас байдаг шүү дээ. Маш их юм одоо хүсэл мөрөөдөлтөө гэр бүлээ бүтээн, карьераа бүтээн гэдэг маш юм завгүй байдаг. За тэнгүүд 40 нас хүрлээ дараагийн одоо 40-оос 60 нас одоо хүртлээ одоо дараагийн одоо ингээд ахмад өрөөгөө орж ирсэн 60-аас дээш. Цаашаа би яаж амьдрах юм бэ? Миний амьдрал ер нь утга учиртай яваад ах юм уу? Эсвэл энэ чигээрээ үргэлжлээд ах юм уу гэдэг нэг юм сэтгэл зүйн шилжилттэй үе яагаад байгаа. Тэгэхээр энэ бол яг уг нь бол хүний амьдралын юм чухал эргэлтийн юм цэг байгаа байхгүй. Айгу чухал юм сайхан үе яагаад байна. Хэрвээ хүнд яг нэг юм одоо өөрийнхөө амьдралыг цэгнэн дүгндэггүй байх юм бол 60 хүртлээ яг энэ чигээрээ амьдрчих юм бол яах вэ? 70 хүрчлээ тий. Тэгэхээр чин яг ингээд хүн би юу яаж амьдрсан юм бэ гэдгээр бас бүр илүү хямралд өртгөх гээд байгаа байхгүй. За тэнгууд хүний чинь нэг 40 нас гэдэг чинь бас нэг юм эргүүлээд өөрийнхөө одоо амьдралыг дахин сэргээх хэрвээ одоо өөрөх хүсэл мөрөөдлийн дагуу амьдраагүй болвол дахин шинээр эхлүүлэх боломжтой нас байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр яг энэ одоо дунд насны хямрал гэдэг маань яг уу одоо хүн амын за Америкт хийсэн судалгаагаар бол одоо тухайн насны хүн амын нэг 26% нь дунд насны хямралд өртөж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 74% нь өртөхгүй байх боломжтой гэсэн үг байгаа дээ. За тэгэхээр яг энэ дээр тухайн одоо шилжилтийн үе дээрээ тухайн хүн хэрвээ одоо нэг өөрийнх нь амьдралаа эргээд өгнөхэд утга учиртай амьдарч байгаа, үн цэнтэй амьдарч байгаа тий. За би өөрийнхөө яг одоо хүслийн дагуу амьдарч байгаа юм биш тэгээд яг өөрийнхөө карьер болон за эрүүл мэндийн талбар дээр за мөн бас одоо гэр бүлийн талбар дээр ингээ харсан чинь сэтгэл дүүрэн байх юм бол тэр одоо яг юм дунд насны хямралд өртөхгүй байх гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ цаг үе бол тэгэхээр хэцүү гэхээс илүүгээр өөрийнхөө амьдралыг нэг эргээд дүгнэх юм сайхан цаг үе яагаад байгаа байхгүй. Ер нь бол боломж гэсэн одоо хоёр дахь боломжийг амьдрал бидэрт олгодог гэсэн үг байгаа. Нэг жоохон завсралга аваад эргэцүүлээд ингээд урагшлах боломжийг олгоод байна. Энэ хэрвээ ингээд дутуу учиртай амьдрчжээ, харьцангуй юм болчихжээ гэж бодож байгаа нь өртөхгүй гэхээр энэ дунд насны хямралд өртөөд байгаа илүү мэдрээд байгаа нь ямар нэг юм дутуу байгаагаас үүдсэн мэдрэмж гэж ойлгож болох нь. Яг тийм. Одоо ер нь бол яг энэ бас сэтгэл зүйч Карл Юнг бол хэлсэн байгаа байхгүй. Хүний яг энэ одоо 40-оос дээш насныханд ер нь яг хүн яг өөрийнхөө юм дотоод хүний сэргэлт болтгоо гэж бас хэлсэн байгаа. Хүний дотоод одоо хоёр дахь сэргэлт болдог гэж Карл Юнг хэлсэн. За яагаад тэгэхээр хүн яг энэ үедээ 40-оос хойш наснда хүн өөрийнхөө дотогшоохон өнгөж эхэлдэг юм байна. За одоо 40-оос өмнөх наснда хүмүүст хэрхэн харагдах вэ гэдэг дээр анхаарч ирсэн байна шүү дээ хүн. Яг тэр карьераа бүтээж гин хүмүүст илүү таалагдмаар байна тийм ээ. За тэгэнгүүт 40-оос хойш болохоор би ер нь хин юм бэ? Би юунд дуртай юм бэ? Би хүсэл мөрөөдөл юу юм бэ те? За би ер нь одоо яг ингээд нөгөө миний зан аш ямар агаад байгаа юм бэ? Хэн намайг хүрээлээд байгаа юм бэ гэд илүү өөрөө өөрлөгөө юм одоо эрэл хайгуулт хийсэн асуултуудыг асуудаг байгаа байхгүй юу? Бүх хүмүүс. За хэрвээ тэр үедээ тэр хүн ер нь ингээд нөгөө яг юм өөрийгөө сэтгэл мэдрэмжээ ер нь илэрхийлдэг. Сэтгэл мэдрэмжээ дардаггүй хүн тийм ээ. За тэгээд яг хань ижилтэйгээ юм тогтмол яг юм сайхан ярилцдаг, зүгээр юм дотны яриа өрнүүлдэг, сэтгэлийн юм маш юм халуунд болон холбоостой байх юм бол за тэгээ үр хөвгтүүдтэйгээ яг ингээд нэг юм дулаан харилцаа үүсгдэг. Одоо нэг найзын юм шиг тийм ээ. Тийм сайхан харилцаатай байх юм бол за өөрийнхөө яг л одоо тэр хүсэж исэн ажлаа яг л тэр одоо нөгөө нэг би энэ мэргэжлэр л ажилламаар байсан ингээд нэг тэр ажилдаа хэрвээ яг юм дуртай тэгэж одоо өөрөө дурлаж сонгосон гэдгээ одоо ухамсарладаг ийм байх юм бол яг ингээд би юу н хийм бэ гэдэг асуултанда тэр хүн яг өөрөө сэтгэлд өөрөө хариулж штэ. За тэгэхээр за яг ингээд би цаашдаа тэгвэл илүү утга учиртай амьдрахын тулд би илүү юу хийх юм бэ гэдэг дээрээ явж байна гэсэн үг. За тэгээд энийгээ эргээд дүгнсэн чинь за хүүхдүүдийн төлөө за гэр бүлийнхээ төлөө хань ижлийнхээ төлөө одоо өөрийгөө их золиослсон байх юм бол яг одоо тэр нэг дунаасны хямралд өртөж эхэлж штэ.
Яагаад тэгэхээр би өөрийнхөө амьдралаар амьдраагүй юм биш үү? Би бусдын төлөө амьдарсан байж таа гэдэг. Тэ яг ингээд 40 нас хүрээд ирэнгүүт хүн чинь нөгөө яг юм одоо 20 нас 30 нас шиг гоо сайхны байдал алдагдсан шүү дээ. Ер нь бол яг тийм ээ. Тодорхой хэмжээнд арсны өнгө одоо өөрчлөгдөн. За эсвэл одоо нэг өмнөхөө бодвол илүү одоо нүүр унжин гэдэг ч юм уу тий. За биеийн нэг айл нэг хэсэг газруудад булчин одоо суларна. Ингээд ийм гадаад байдлын хувьд хүртэл ингээд өөрчлөлт ороод эхэлж байгаа үед хүн бас яг ингээд за юу болж байна гэдэг тийм ээ. За тэгээд яг ингээд хүүхдүүд нь том болоод ерэн за одоо манад чинь ер нь нэг хүүхдүүд нэг 40-од насны үед чинь одоо зарим нь бол хүүхдүүд нэг 16 7-тоо 20-тоо тий оюутан болж байгаа. Тэгээ хүүхдүүд нь ер нь гараас гараад хамгийн багтаа нэг 10 настай байх жишээ нь тий. Хүүхдүүд нь ингээд илүү том болоод ирж байгаа. Тэнгүүт ингээд яг энэ насныхны болохоор юм хоёр талаас нэг юм шахуулж байгаа нас байгаа байхгүй юу? Тэнд ингээд нэг юм өсвөр насны хүүхдүүдийн одоо юг ааш аавыг олох шаардлагатай тийм ээ. За тэнд ингээд нөгөө юм настай аав ээжийг асрах шаардлагатай. За тэгээд ингээд нөгөө яг одоо тэр хүүхдүүдийн гэр орны хамаг төлбөр тий бүх одоо ямиг одоо санхүүгийн одоо юм дарамтууд байгаад байна шүү дээ тий. За яг энэ дунд нөгөө нэг амьдралын одоо тухайн яг энэ одоо 40-оос 45 насныхан өөр маш их юм ачаалталтай байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгээд ирэхээр одоо хүн хэрвээ тэр дундаа санхүүгийн байдлаар үргэлжлүүлээд юм дарамттай байгаад ах юм бол энэ ч өөрөө бас яг юм би ер нь одоо өдий хүртэл юу хийж амьдрсан юм бэ? Надад одоо өөр юм байхгүй байгаа юм уу? Одоо ч гэсэн санхүүгийн эрхчлүүлэнд хүрээгүй юм уу гэдэг ингээд нэг өөрөөсөө асуулт асууад ирж л та. Яагаад тэгэхээр нэг хүмүүс бидэрт нэг юм одоо юу тавиад байна штэ. Хүн нэг 30 наснда хүрэхэд нэг юм болсон байх хэвээр. 40 наснда хүрэхэд ийм зүйлийг бүтээсэн байх хэвээр. 50 хүрэхэд нэг ийм зүйлийг бүтээсэн байх хэвээр гэдэг нэг юм насны нэг юм төсөөлөл тэгээ шалгуурууд гэх юм уу тий. За тэнгүүд тэр шалгууртаа хүрээгүй юм шиг санагдаж байгаа үед хүү идвч хүрэхэд би ч одоо юу вэ? Одоо гэр бүл маань тий. Ингээд сал царинсан байх ч юм уу эсвэл одоо карьерийн хувьд нэг юм хүссэн амжилтандаа хүрээгүй байх юм уу? За тэгвэл одоо эсвэл одоо хүнтэй суугаагүй байх юм уу? За энэ нь нэг юм хөлөө олоогүй байгаа юм шиг санагдаж тэр хүн эргүүлээд хямардаг байгаа даа шүү дээ тий. Тэгвэл энэ туулсан замналаас амьдралаасаа болоод хүн болгонд энэ олон шинж тэмдгүүд нь харилцан адилгүй илэрх юм байна тийм ээ. Одоо ажил мэргэжил карьер дээр бол дүүрэн яваа байхад тэр нь шинж тэмдгүүдээс айхтаргогдоод байхгүй нь шүү дээ. Ар гэр үр хүүхэд хань ижилтэйгээ жоохон тарамжгүй байсан бол тийм ээ. За би яаж амьдрч юу гэж бодох юм байна. Эсвэл өөрийгөө хитрхи хайцсан бол залуу нас минь явчихлаа л гэдийн доч гарчлаа гэж бодох юм байна. Тэгээ нэгэнд өөрийгөө хайсан байжгаад 40 гарсан хойноо энэ ингээл дунд насны хямрал руу шилжилтийн үед ороод ирсэн чи илүү их бодогдоод байна. Одоо тэгээд өөрийгөө яаж өөрчлөх вэ? Тэгээд энэ шинж тэмдгүүдийг би яг уншиж байгаад энэ тэмдэглээд авцсан. Ууртаа эсвэл гонигтай болох гэж энэ одоо хүний ааш зангаас л тодорхойлогдох байх. Гадаад төрхөндөө хит их анхаарах. Нэрэл те би одоо 20 эдтэй байхдаа 30 эдтэй байхдаа ингэж айхтар тэмцэж байгаагүй. Энэ хэсэг 1 жил 2 жил их үнэтэй юм шиг бодогдвол ингээл яараалгаа мэдрэмж бас төрөөл байгаа юм л да. Энийг яаж анхаарах вэ? Яаж засах вэ? За одоо яг тухайн хүн ер нь өөрийнхөө гадаад байдалтай анхаарч байгаа чинь бол эн чинь бол хэвэн штэ тийм ээ. Яагаад тэр хүн ер нь нэг юм одоо өөртөө сайхан харагдах, өөртөө сэтгэл дүүрэн байх хүмүүс бас сайхан харагдах чинь гоё штэ бидэрт тийм эн чинь нөгөө хүний гоо сайхныг ингээд одоо өөрөөсөө мэдрэх хүмүүст мэдрүүлэх юм одоо хэрэгцээ байгаад байна. Харин одоо хамгийн чухал зүйл нь өөрийнхөө одоо тэр хөгшөрч байгаа үйл явцдаа тэрийг хүлээн зөвшөөрөх. Тэр одоо нөгөө нэг сэтгэл зүйн хувьд айгуу чухал байгаа даа шүү дээ тийм ээ. Одоо өөрийнхөө одоо биен дээр гарч байгаа өөрчлөлтүүд таргалалт юм уу? За эсвэл одоо яг өвчлэн дээрээ эсвэл одоо аль нэг одоо нүрийн нэг унжилтан дээрээ тэрийг нөгөө нэг юм одоо маш муухай болчлоо гэж хүлээж авахаас илүүгээр за энэ бол одоо яг миний амьдралын туршлагыг илэрхийлж байгаа юм аа. Энэ бол амьдралын одоо хувьд болдог процесс юм аа гэдгийг л одоо бид нар хүлээж авмаар байгаа байхгүй дунд насны үедээ. Ерөнхийдөө ингээл ажиглаад хахад нэмэгтэйчүүд бол 40 хүрээд ирэхээрээ л насаа илгээлээд ирдэг шүү дээ. Юу нь те төрсөн зарим хүмүүсд бүр төрсөн өдрөө өөш тэмдэглэх дургүй болж ирдэг. За энэ юу болоод байна гэхээр тухайн хүнд нөгөө яг өөрийнхөө нас нь яваад байна гэхээр би хөгшрөөд байна гэсэн нэг тийм айдас байх гээд байна гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр яг нь энэ бол хүнд илэрдэг хэвийн одоо сэтгэл зүйн одоо байдал байх гээд шүү дээ. Хүн яа тэр залуу байхыг хүсдэг байгаад байна. Гэхдээ хитрхи их нөгөө нэг юм
одоо хөшрөлтөөс айцтай автахгүй байх. Энэ бол одоо хүний амьдралд болдог зүйл юм аа. Одоо би яг амьдралынхаа процессор явж байгаа юм аа гэд. Тэгээ энэндээ илүү сэтгэл дүүрэн байхаар ер нь ингээ анзаархаар яг тэгж байгаа эмэгтэйчүүд бол маш үзэсгэлэнтэйгээр хөшөрж байгаа харагдаж байгаа байхгүй. 50 хүрсэнч 60 хүрсэнч нүдний цог нь унтардаг. Тэр яг үндэ ингээд нүүр нь одоо маш гоё юм толгоор байлаа гэд нүдний цог нь унтарсан байх юм бол ингээд үзэсгэлэнтэй харагдахгүй байгаа даа шүү дээ тий. Гэтэл нүүр нь одоо ямар нэгэн унжилттай байлаач гэсэн тухайн хүн өөрийнхөө одоо тэр насжилтандаа сэтгэл дүүрэн байх юм бол нүдний цогтой агаад байдаг. Тэр чинь баяр хөөртэй шүү дээ. Тэгэхээр нүд цогтой байгаа үед тэр хүн угаасаа ингээд хүмүүсийн анхаарлыг шууд татдаг байгаа байхгүй. Хүн ер нь бол нэг хүн те ямар одоо хамгийн түрүүнд хүний нүдийг хардаг штэ. Ямар өвчлөлттэй арьстай юм бэ? Арьс нь ямар тийм бэ гэж харахаас төрүүлээд тэр хүний нүд гэдэг чинь өөрөө айгүй юм гайхалтай байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг насаа нуугаад эхэлвэл та өөр дээрээ бодоод үзгэнэстэй хүн одоо үзгэнэ штэ те. За би өөрийнхөө насжилтаас ичээд байгаа юм уу? Би зовноод байгаа юм уу? За дотоод шалтгаан нь юу вэ гэж өөрөөсөө асуух нь штэ те. Яагаад тэр хүн зөвхөн гоо сайхнаар өөрийнхөө үнцнийг тодорхойлоод байх юм бол энэ өөрөө одоо хитрхи өөрөөс хөл одоо тэр чинь гэсэн үг байгаа байхгүй тийм ээ. Гоо сайхан байгаагүй ч байсан ч хүн бол үнцэнтэй байгаа байхгүй. Яг энэ дунд насныг туулж яваа найз нөхөд танил эмэгтэйчүүд нэг нэгний үгүйсгэх бие биенийхээ сэтгэл зүйг ойлгохгүй байх тохиолдолд дийлэнх харагдаад байна уу да гэж анзаараад байна. Одоо нэгнээ хараад за чи юун сүртэй энэ жаргал даахгүй зовлон гэж одоо чи ингэж хямруул бусд нь яах юм ч гэдэг юм уу. Тэгээд нэг илэрхийлээд хоёр илэрхийлээд ийм үг сонссон эмэгтэй дахиж тэр тухайга найз нөхөдөө хин нэгэнд илэрхийлэхгүй улам дотгошоогоо болоод нөгөө нэг хэцүү туулж яваа хямрал маань хоосцрол ганцаардл илүү даамжрах болов. Энэ нэг эмэгтэйчүүдийн нэгнээ ойлгох мэдрэмжийг яаж нэг юм аятайхан тэгшдэггүй. За ер нь бол яг хүн яг тэр хүний дотор гэр бүл нь ямар байгааг мэдэхгүй байхгүй тийм ээ. Яг тэр одоо яг хаалганы цаана юу болдгийг мэдэхгүй. За яг наан хүмүүст харагдах байдал чинь бол өөр штэ бид нар тийм ээ. Бид нар яг хүссэн зүйлэл харуулдаг. За тэнгууд магадгүй тэр хүний хувьд өөрийнхөө одоо хань ижилтэйгээ холбоотой, үр хөвгттэйгээ холбоотой, за эсвэл яг ингээд нэг юм өөрийнхөө ажил карьертай холбоотойгоор яг өөрийнх нь тавьсан одоо нэг цензурт хүрээгүй байж болно. Тэрнээс болоод тэр хүн хямарч болж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тэр хүний тавьсан цензур, миний тавьсан цензур хоёр ялгаатай байгаа шүү дээ. Тэгээ яг энэ хүрчэн бол би сэтгэл ханамжтай гэдэг хүн болгоны цензур өөр байгаа байхгүй юу? Тэнгүүд миний харж байгаагаар магадгүй тэр хүний одоо миний цензурээр болцоод байна. Гэтэл тэр хүний өөрийнх нь цензурээр хүрэхгүй байгаад байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр яг энэ дээр хүн нүүн бид нар одоо сүүлийн одоо сэтгэл судлалын маш олон подкастууд тийм мэдлэгийг авч байгаахан хүрээнд хүний ялгаатай байдал гэдгийг бид нар ер нь хүлээнж зөвшөөрч за яг энийгээр бид нар амьдрч сурмаар байгаа байхгүй юу? Тэгээд мэдлэгийг дотор шингэмээр байгаа юм. Тийм яг ингээд нэг ямар нэг юм сонсцохоор шууд тэр мэдлэгээрээ нөгөө хүнийгээ одоо загнах гад байдаг жишээ тий. Тэгэхээр тэрний оронд та нөгөө хүнийгээ зүгээр сонсоод л өгчих. Одоо хүмүүс ер нь бол яг юм сонсохоор айгүйх цангацсан хүмүүс зөндөө шүү дээ. Ойлгохтоор. Тэгээ хүмүүс айгүйх юм одоо юм маш их юм мэдлэгээ зүгээр шууд ингэж ярьдаг, хэлдэг тий. Хүн ингэ дөнгөж удаал ирэнгүүт нэг юм дотор нэг юм эвгүй өргөөл одоо би юуны ч үл амьдраад байгаа юм гэж бодох юм а гэл ингээд одоо тий найзуудын өрөө сууж байгаа хуваалцах юм бол за чи битээ юм эмзэг вэ? Ер нь юм өөдрөг вэ? Ер нь юм сул дорой байж болохгүй. Ер нь одоо тий сайн амтаа бай. Гэх мэтчлэн иймэрхүү нөгөө сургаалууд чинь өөрөө хүнд яг юм сэтгэлд нь очихгүй штэ. За ингээл намайг ойлгодгүй гэдэг юм хэмжээ өгöd байгаа учраас ер нь бид нар үр хөвгтэйч тэр найз нөхдөйгөөч тэр хань жилээч тэр нэг юм сонсох чихээ бид нар аягүй сайхан хөгжүүлмээр байгаа даа. За тэр хүнд ямар нэг юм зөвлөмөр санагдаад байвал хилээ хацчих гэж би хэлмээр байгаа байхгүй. Зүгээр хилээ хацчих. Эхний түрүүнд зүгээр сонсоод өг. За одоо маш их юм цангаад ороод ирсэн хүнд өдрийн халуунд тийм ээ гээд өглөөнөөс хойш юу ч уугаагүй өдөр 5 цагт ороод ирж байгаа. Оройн тэ өдрийн 5 цагт ороод ирж байгаа үед юу одоо тэр хүнд хэрэгтэй вэ? Ус л хэрэгтэй. Тийм шүү дээ.
ус хэрэгтэй. Тэрнээс биш гүч зонтгоо аваад явахгүй яасан юм бэ? Өвчөө өөрөө усаа бэлдээд явахгүй яасан юм бэ? Гэт ингээд тэр хоосон зөвлөмжүүд хэрэггүй байхгүй тий. Яг тэрнтэй адилхан хүн ингээд нэг ямар ч зүйлийг туулж иж болно. Яа тэрийг эхлээд зүгээр сонсоо сурчмаар байна. Бид нар тийм ээ зүгээр сонсоод чи яг энэ зүйл дээр ингэж хямраад байгаа юм уу? Тэгээ чамд амаргүй байгаа юм биш үү? Аргагүй. Тэгээ юу одоо энэний юунаас нь хямарж байна? Чи энийг юу гэж харж байгаа юм? Чи яаж даван гармаар байна? Ингээ асуух үед хүн айгүй сониучрхан ярьдаг ер нь бол тэр хэрээрээ дотор онгоох үйлгүүдээ тий. Тэр чинь өөрөө яг одоо хамгийн одоо ихний төргөн тусламж байхгүй тий төргөн тусламж. Тэнгүү төргөн тусламж гэдэг чинь юу ихээр нэн даруй одоо авж байгаа арга хэмжээ штэ. За яг тэрэн шиг энийг бол ямар ч хүн одоо төргөн тусламжийг үзүүлж чадхаар байгаа даа. Тэгэхээр хүн ер нь нэг амтаа хоёр чихтэй гэдэг чинь учиртай байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр илүү яг тэр амнаасаа гарах үгээ бид нар жоохон хазаарлаад илүү сонсъё гэдэг л уриалгыг би ер нь хүмүүст хэлээд байгаа юм. Одоо энэ 40-оос 45 насны хооронд дунд насны хямрал шилжилтийн үе илүү тохиогод байна гин. Өсвөр насны хямрал бол одоо нэг тодорхой хэмжээнд энэ эхлээд нэг эдээ хавцаа дуусаа төлөвшөд явчихна гэсэн хүлээлт цаг хугацаа байдаг шүү дээ. 40-оос 45 наснд их айхтар огцом ингэж үргэлжлээд 45-аас хойш наснд тогтворчоод одоо дараагийн үе шатанда тасаад ингээд амьдрах уу? Байнгын нэг юм мэдрэмжтэй ингээд цаашдаа үргэлжлэх шилжилт болчих уу? За энэ болохоор ер нь яг нэг 40-оос 45 насны үед хурц үедээ илэрж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэрнээс хойш ер нь бол докторчоод явдаг гэсэн үг. За миний ажиглалтаар бол яг 40-оос 45 нас гэж бол яг судалгаан дээр бол дэлхийн судалгаан дээр бол хэлээд байгаа. Зүгээр хувь хүн одоо миний ажиглалтаар ингээд би чинь хүмүүстэй ярилцж гин, уулзж гин, за найз нөхдөйгөө ажиглаж гин, өөрийгөөс ажиглаж гин. Ер нь нэг 38 наснаас эхлээд байна гэж би бол хараад байгаа. За 38 наснаас эхлээл ер нь нэг юм одоо монгол хүмүүсийн дунд би ер нь яаж амьдраад байгаа юм бэ гэдэг асуултыг тавиад эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр дунд насны хямрал болон сэтгэл готрол хоёрыг хүмүүс бас хооронд нь холбож одоо энэ хоёрыг ялгаж харах байх одоо чухал байгаа шүү дээ. Яг тэр ингээ харахаар нэг айл нь гониглаадж байгаа юм шиг, хоосон мэдрэмж аваад байгаа юм шиг боловч за дунд насны хямралын болохоор илүү амьдралын утга учирын асуулттай илүү холбоотой байгаа байхгүй. Би юу нь яаж амьдраад байгаа юм бэ? Би хэний төлөө амьдраад байгаа юм бэ? Би юу нь өөр хөвсөл зорилгын төлөө амьдрсан юм уу гэдэг энэ мэдрэмж нь хоосон мэдрэмж төрүүлээд байна шүү дээ. Ганцаардсан мэдрэмж төрүүлээд байна. Юмнаас нэг хоцорсон юм шиг санагдуулаад байна. За гэтэл сэтгэл готрол маань өөрөө өдөр тутмын зүгээр хийж байгаа зүйл дээрээ л одоо зүйлээсээ юм хоосон мэдрэмжийг аваад байна шүү дээ. Ерөнхийн өөрийнхөө амьдралыг утга учиргүй гэдэг асуулт бол биш байгаа байхгүй. Одоо хүмүүсээс өөрийгөө тусгаарлана тийм ээ. Тэгээ өөрийгөө юм гониглно гэ амьдрал юм одоо тий амьдрмааргүй санагдах яг иймэрхүү мэдрэмж аваад байна. Ялгаа нь бол тэр аваад байна гэсэн үг шүү дээ тий. Хэрвээ гониглаад байвал тэр гониг утга учирын асуулт их байгаад утга учиртай холбогдох асуулт их байгаад байна үл гэдгээр л энэ хямрал байна уу, дунд насны хямрал байна уу, эсвэл сэтгэл готрлын шинжүүд илрээд байна уу гэдгийг л бас ялгаж хармаар байгаа юм. Энэ дунд насны хямрал дамжирвал сэтгэл готрол болох магадлалтай юу? За яг энэ талын судалгааг бол би бол уншаагүй. Гэхдээ ер нь бол бас яг энэ за дунд насны хямрал илүү дамжирхад хүрэж байгаа нэг зүйлүүд байна гэхээр хэрвээ шийдэгдээгүй хүүхэд насны одоо гэмтэл ямар нэгэн байдлаар сэтрэх юм бол за одоо яг энэ үедээ те ингээд 40 хүрээл ирсэн чинь өөрийнхөө амьдралыг эргээрсэн чи ээжтэйгээ адилхан амьдарч яах юм уу те гэтэл ээжийнх нь амьдрал нь өөрөө яг ээжигээ амьдрахыг хүсдэггүй байсан байж болох гэдэг байхгүй тэр хүн. За эсвэл өөрийнхөө ингээд одоо эрэгтэй хүн ингээд 40 гараад ирсэн чинь бас аавтайгаа адилхан амьдарч яах юм бол гэтэл өөрөө хүүхэд тахтай бигзэж аав шиг амьдрахгүй гэж өөртөө одоо хэлжсэн бол за яг эндээс эхлээд бас тэр чинь нэг юм хүүхэд насны тэрний шийдэгдээгүй гэмтэл одоо бас яг сэтэрж байна гэсэн үг байхгүй. За бас яг энэ үед сэтгэл түгшилт эсвэл сэтгэл готрлын шинжүүд хэрэгээ давхцаж илэрх юм бол энэ өөрөө насны хямралыг илүү даамжруулаад байна гэсэн үг байхгүй. Тэгтээ яг энэ үеүдтэй хүн нэг юм одоо дунд насны хямрал өөрөө нэг юм 5 үе шатаар дамжаад байна гэдэг нэг юм үе шатыг бас хүмүүс гаргацсан байгаа юм л да. За тэгэхээр эхний үе шат нь болохоор ер нь бол яг юу байгаад байна. Сэтгэлийн юм 5 хүрхлийг мэдэрч эхлээд байна. За энэ болохоор нэг хөнгөн байх гэдэг шүү дээ тий.
За ер нь ингээд илэрхтэй би ер нь ядраад байна. Айгу ажилдаа очихоос залхаад байна. Гэртээ очихоор л нэг юм айгу юм унтарчаад байх юм. Гэт юм яг нэг иймэрхүү үгээр илэрхийлж эхэлнэ гэсэн үг байна шүү дээ тий. За тэнгуут одоо 2 дугаар шатан дээр болохоор ер нь би яаж амьдрсан юм бэ? Ер нь би зөв амьдрсан юм уу гэдэг яг энэ нөгөө утга учирын асуултуудын эхлэлд явж ирж байна гэсэн. За тэгээ яг энэ асуулт яг энэ 2 дугаар шатан дээрээ өөрийгөө эргүүлээд би зөв амьдрсан юм уу, яаж амьдрсан юм бэ гэдгийг эргүүлээд дүгнээд үзсэн чинь хэрвээ тэрэндээ өөр сэтгэл дүүрэн байх юм бол ер нь бол ингээд нөгөө юм хөнгөн давхад байна гэсэн үг тийм ээ. За тэгээд эргүүлээд дүгнсэн чинь өөрийнхөө амьдралыг нэг золиослцсон зүгээр л одоо гэр бүлийнхээ төлөө тийм ээ, үр хүүхдийнхээ төлөө золиослоод амьдэрсэн эсвэл хүний үгээр амьдраа явцсан тийм байх юм бол 3 дугаар шатны одоо яг юм энэ зөрчил хурцдмал болж байна гэсэн үг. Яг энэ үед бол яг илүү тэмгэн үндгийг ганцаардал, цөхрөөл, за тэр хоосон мэдрэмж ч юм бол эхний үе шатаж хөнгөн байсан бол энэ дээр бол бүр гүнзгий мэдрэх гээд байна гэсэн үг байна шүү дээ тий. За тэгээд яг энэ үе шатны дараагаар одоо 4 дугаар үе шатн дээр хүн яг юм зам байдлын өөрчлөлтүүд эхэлнэ. За энэ дээр хүн юм гэр бүлээ салгах, эсвэл одоо удаан хугацаанд хийсэн ажлаа солих, карьераа өөрчлөх, за эсвэл юм маш их хэмжээний одоо мөнгө зээл одоо тий мөнгөний юм том шийдвэрүүдийг гаргах гих мэтчлэн одоо нөгөө яг юм тэр хямралаасаа үүдээд яг ийм шийдвэрүүдийг гаргаж ирнэ гэсэн үг байна. За тэгээд 5 дугаар үе шат хамгийн сүүлийн үе шатн дээр илүү одоо яг өөрийнхөө утга учирыг илүү тодорхой болгох дээр ирж байна гэсэн үг байна байхгүй яг за ер нь би яаж амьдраад байгаа, би ер нь цаашдаа яаж амьдрах юм бэ гэдэг шийдвэрийг гаргаж ирнэ гэсэн үг байна. Тэр яг ийм одоо үе шатууд явж байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ одоо яг тухайн хүн маань тэр 4-р тий 3-4-р үе шатууд дээр хэрвээ яг ингээ өөртөө хэрэгтэй сэтгэл зүйн тусламжуудыг ойр дотныхоо хүмүүсээс гэр бүлийнхээ найз нөхдийнхээ хүмүүсээс яг юм сэтгэл санааны сайн дэмжлэг авахгүй байх юм бол тэр нөгөө 5 дугаар үе шатн дээр утга учир нь одоо яг одоо миний утга учирын юу юм гэдээ хариулт дээрээ тэр хүн ер нь л би цаашаа юм хоосон амьдрах юм байна гэдгээр магадгүй тэр хүн дуусгаад байна гэсэн үг байхгүй юу? Ер нь л би би ер нь ингэж байгаа л үхий да. За энэ чигээрээ л амьдрий да гэд өөрийнхөө одоо хувь тавилантаа эвлэрэх гээд байна гэсэн үг байна шүү дээ. За гэтэл магадгүй зарим хүн яг тэр үе шатуудыг туулж явахдаа за ер нь би одоо амьдралаа өөрчлөнө гэд өөрчилж болно. Бүр эргэлтийн цэгж байх боломжтой. Тэгэхээр илүү яг энийг одоо би яг зөвхөн хүмүүст юу гэж хэлэх гээд байна гэхээр дунасны хямрал гэхээр энэ айгу зовлон байна гэж харахаас илүүгээр үгүй энэ бол намайг ерөөсөө одоо альва юм нөгөө болохгүй хаа үед ресет гэж хийдэг штэ тий яг тэрэн шиг дахин эхлүүлэх боломж байгаа байхгүй. Ерөөсөө энэ бол хүнд нэг олгогдож байгаа хоёр дахь боломж. Тэгэхээр тэрийг бид нар боломж болгож ашигламаар байгаа байхгүй. Яг энэ дотоод төрж байгаа сэтгэл зүйн яг энэ за тэр ганцаардал байна уу, гуниг байна уу тийм ээ? Тэр уур бухимдал байна уу? Эдгээр чинь ерөөсөө миний дотор нэг шийдэгдээгүй сэтгэл зүйн хэрэгцээ байгаадаа л надад хэлээд байгаа байхгүй. Тийм байна. Тэгэрнээс биш би ганцаардхаа болмоор байна гэж одоо тий шууд гэр бүлээ салгах гэхээс илүүгээр за би хань жилтэйгээ яг би юу мэдрээд байгаа. Би хань жилтэйгээ илүү дотн ярилцмаар байгаа юм биш үү? Би илүү хайрлагдмаар байгаа юм биш үү? Би илүү хүнлэгдмээр байгаа юм биш үү? Тэр цаана энэ хэрэгцээ байгаа даа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр шууд салгалтын өмнө одоо тэр хүн магадгүй өөрийнхөө одоо яг тэр гэр бүлийн харилцаан дээр өөрчлөлтийг хийх гэдэг нь гэсэн үг байхгүй тийм ээ? Яг тэр хостоогоо дотн сэтгэлийн холбоос үүсгэхийн тулд ямар арга хэмжээнүүд авч болох вэ гэдгийг хантайгаа ярилцах. За эсвэл одоо яг юм сэтгэл зүйчдэр очих. Яг энэ ч нөгөө эргүүлээд одоо 40 наснда тийм ээ? Дараагийн одоо 70 80 хүртлээр хэрхэн одоо юм сайхан юм бие биендээ халамжтай дулаахан гэдэг хани харилцаатай байх вэ гэдэг боломж байгаа даа гэсэн үг байхгүй энэ бол. За энэ 5 үе шатыг хүн болгонд ор бүрнээ өөр өөрсдийгөө ингээ бодоод явсан байгаасаа мэдээж мэрэгжлийн хүн биш болохоор яг буруу зөв байж болох. Хоёр дахь асуултыг асуулаа. Би ер нь юу болчих вэ? 38 наснаас эхлээ бодлоо. За ер нь сайхан аль талдаа боломжийн байвлыг ингээ хайтаахан амжаад болчих юм байна. За 3 дахь үе рүүгээ ороод нэг ганцаардаал салж өгөхгүй байвал
одоо энийг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө ав. Нөгөөтэйгөр эмэгтэйчүүдийг харж яхад эмэгтэйчүүдийг ч гээд яах вэ те дунд нь бас би бас өөрөө орж ил яваа. Жишээ авахар хүнээр авдаг гэдэг шиг. Тэгэж яваад энийг хоббигоороо орлуулах гал байдаг штэ. За одоо спортоор хичээлэх юм байна, ууланд алхах юм байна, эсвэл бүжигт явах юм байна, өөрийгөө завгүй байлгах юм байна гэд ийм аргуудаар орлуулах нь зөвгүй. Энэ нь тэгээд яг ингээ дунд насны хямралыг энэ шилжилтийн үеийг зөв давж туулж байгаа хэлбэр мөн үү? Нэг 2-3 жил өөрийгөө ажиллаар нүдэл, хоббигоороо нүдэл гүйж явсан чинь улам хархагшсан байх үү те. Яах вэ? За яг энэ бол яг бас шийдэж болж байгаа сайн нэг аргуудын нэг байх гэдэг шүү дээ тий. Тэгэхдээ үр дүн яг ямар үр дүн гарч ийнэ л гэдэг байхгүй. Тухайн зүйлийг хүн хийхээр өөрөө сэргээд байна уу? Тэр хоббигоо хийхээр сэргээд байна уу? Эсвэл тухайн үед сэргэж байгаа юм шиг боловч нөгөө л ганцаардал бүр нэмэгдээд байна уу гэдэг л одоо энэ өөрөө хамгийн том хариулт байгаа байхгүй. За тэгэхээр яг энэ дунд насны хямралын үед ер нь бол хүмүүс шууд утгаараа өөрийнхөө биеийн эрүүл мэндэд анхаарах нь аягүй чухал байгаа. Яг тэгэхээр 40 нас гараад ирэхээр ер нь нэг юм одоо 30-та үе шиг 20-та үе шиг биш байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгэхээр илүү амархан ядардаг тийм ээ. Ямар нэгэн одоо өвчний суурьд илрэх юм уу. За тиймэрхүү яг юм байгаад байгаа учраас бие физиологтой шууд анхаарах шаардлага бол гараад ирж байгаа юм. Яг тэр энэ бол хүн бүр тулгардаг. За тэгэхээр одоо витамин уух юм уу те саяхан хэлж байгаа дасгал хийх, йогт явах, агаар талхах яг эдгээр чинь өөрөө эрүүл тэр одоо нэг даван тулахын суурь болоод байна шүү дээ. Алхах тийм ээ одоо байгальд явна гэдэг чинь. За тэгээд хоббитой байна гэдэг чинь маш сайн байгаа байхгүй юу? Ер нь хүн ингээд нэг юм амьдралын аз жаргалыг мэдэрдэг зүйлүүдийн нэг нь хобби байхгүй юу? Ер нь хобби гэдэг чинь ерөөсөө дуртай зүйлээ хийх шүү дээ тийм ээ. Дуртай зүйлээ хийгээд тэндээс нэг юм баяр баясгал мэдэрч ивэл энэ өөрөө маш юм одоо сайн даван тулалт байгаа даа шүү дээ тийм ээ. За тэгэхээр хоббигүй байгуул хобби олж байгаа бол эн чинь маш сайн байгаа даа. За харин энэний одоо нөгөө юм одоо маш юм одоо буруу арга замууд юу байгаад байна гэхээр хэтэрхийх ажиллаар өөрийгөө завгүй байлгах. Энэ өөр ямар ч асуудлыг шийддэггүй байхгүй. Ямар ч асуудлыг шийдэхгүй. Яг тэр нөгөө нэг юм одоо дотоод одоо хоосрлыг бий болгоод байдаг. Зөвхөн одоо нөгөө мөглөөнөөс орой ортол завгүй амьдраад ирэхээр. За яагаад гэхээр ажил чинь нөгөө хүний бүх амьдралыг төлөвлөхгүй шүү дээ тийм ээ. Найз нөхдийн харилцаа холдоод ирдэг, гэр бүлийн харилцаа холдоод ирдэг. Тэгэхээр хүн чинь нөгөө өөрөө юм харилцаанаасаа баяр баясгалан мэдэрч байдаг байгаа байхгүй. Гэртээ ирэхэд нь ханин ухтаад авдаг, тийм ээ, хүүхдүүд нь ухтаад авдаг. За гэртээ ирэхэд нь хүмүүс ингээ хүлээж идэг, тийм ээ. Найз нөхдөдтэйгээ уулзахад ингээд нэг юм халуун дулаан харилцаа мэдэрдэг. Тэгэд байтал дан ажиллаар ингээ явчихаар тэр хөө ер нь нэг юм ганцаардсан байдаг. Завгүй болоод ирдэг. Тэгэхээр ажиллаар хэрвээ хэтэрхий ажиллаар болоод байгаа бол за зогсоод үзээрэй тийм ээ зогсоод за би юунаас цугтаад байна гэдээ өөрөөсөө асуу. Би юунаас цугтаад завгүй болгоод ажил руу гүгээд байна. За эсвэл одоо ингээд маш их хэмжээний юм одоо мөнгө үрээд байвал тийм мөнгөний том одоо өмнө нь гаргадгүй байсан шиг том шийдрүүд гаргаад байвал бас өөрөөсөө асуух нь шүү дээ тийм ээ. Яг энэ одоо яг юу вэ гэж өөрөөсөө асуух нь байгаа дээ. Яг энэ цаана ямар хэрэгцээ байгаа дээ. За эсвэл одоо яг хэтэрхийх зугаа цангил хөөх юм уу тийм ээ. Эсвэл одоо яг юм одоо ямар зэрэг юм шоудалтанд их явах юм уу. Өмнө хэрэгэлдгээсээ илүү их одоо харигтаарс хэрэглээд байна уу. Эдгээр нь өөрөө нөгөө яг юм. За эсвэл бас юм хосын харилцаан дээрээ одоо яг үнэнч биш байх. Өөр хүмүүсийг одоо нөгөө тэ чатлах тийм илүү ханижилтэйгээ ярьдаггүй тэр дотн үгээр өөр хүнтэй чаатлах чинь гэсэн одоо мессеж илгээх чинь энэ өөрөө одоо ханижлах хуралтын эхлэл байгаа даа шүү дээ тийм ер нь бол. За яг энэ мэтчлэн яг идэр чинь өөрөө тэр одоо дунд насны хямралын үеийг буруу даван туулж байгаа буюу бүр асуудлыг хурцтаж байгаа байхгүй. Даймжруулж байгаа гэсэн үг байна. Тийм байна. За ингээд 3 дахь шатаас эхлээд ямар нэгэн байдлаар зөв анхаарал хандуулж зөв тийшээ явахгүй бол асуудал бүр нөгөө тийшээ явчих боломжтой юм байна. Энэ 4 дахь үе шатн дээр одоо гэр бүл салах эсвэл ингээд
илүү гоё болоо шинжлэгдэх гээд аль чат байж болж байна. Энэ та түрүү хэлэхдээ зөв ч хийж болно, буруу ч хийж болно гэсэн штэ. Тэгэхээр магадгүй нөгөө талдаа маш олон жил гэр бүлийн хүчирхийллийг төвчж яваад энэ үед бодож ирэх зүйл хийгээд бас зөв шийдвэр гаргаж байгааг үүсэхгүй юм байна. За би маш буруу амьдарсан юм байна гэдэг нэг юм гэр бүлийн жишээнүүд их байгаад байдаг штэ. Төвчж болохгүй гэр бүлийн хүчирхийллээс салаад ингээд 50 амьдарч байгаа гэр бүлүүд бас эмэгтэйчүүд байх юм байна л да, тийм ээ. Тийм ер нь одоо ингээд би хүмүүстэй уулзаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд явж байхад маш олон жилийн туршид одоо хань ижилтэд задуулж байгаа эмэгтэйчүүд зөндөө байхгүй юу? Задуулаад тэгээд ингээд яг өөрийнх нь төвцөн голчилтгаан нь гэр бүлийн ерөөсөө бүтэн байлгаа. Одоо хүүхдээ аав үсгэхгүй гэдэг. Яагаад гэж яана гэхээр нөгөө одоо өөрийнх нь өсөд төрнсоо одоо аав ээж нь гэр бүлээс нь тийг сургадаг гэдэг чи зүгээр төвччих. Битээ салаа зүгээр төвч. Начууг нь одоо чамаа зодохгүй л уухгүй л гайгүй юм штэ гэд. За тэгээд энэ хүн ч одоо ингээд 20 30 жил тийм 20 жил өөрийнх нь залуу насыг ингээд өнгөрөөцөн зодуур дунд өнгөрөөцөн байгаа байхгүй юу? На гэтэл хүүхдийг мэдээж одоо юм одоо аавтай байлгана гэж байгаа боловч нөгөө талдаа дахиад тэр хүүхдүүдийг маш их хэмжээгээр сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй болгож штэ тийм ээ. Одоо эрэгтэй хүнээс айдаг болгох юм уу тий дараа нь тэр чинь өөрөө гэрэлтэнд нь асуудал үүсгэж ирж штэ. Нөхөртөөгөө харилцаан дээр асуудал үүсгэж ирж байгаа. Тэгэхээр яг ингэж амьдарч исэн хүн эргээд яг энэ үедээ тий 45 хүрээд юм уу за 40 хүрээл эхэлж байна гэсэн үг. Ер нь бол за ер нь би яаж амьдраад байгаа юм бэ? Гэт ер нь яг юм зарим хүмүүс яг энэ дээр юм зоригтой алхам хийгээд өөрийнхөө одоо аюулгүй байдлын төлөө хүүхдүүдийнхээ одоо аюулгүй байдлын төлөө яг юм өөрийгөө тусгаарлах, салах процессуудыг бол хийж байгаа хүмүүс л байдаг. Энэ хямралыг туулж байгаа, шилжилтийн үеэ туулж байгаа шинж тэмдэг дотор залуу нас руугаа буцах гэж оролдох, одоо хамаг залуу нас минь өнгөрөө явчлаа гэж харамсах гэд ийм шинжүүд байгаад байсан штэ. Яг гэр бүлээсээ салах уу болох уу үнэхээр хэцүү байдалд байна гэж байгаа эмэгтэйчүүдийн шалтгааныг сонсож байхад бас одоо нэгэнтээ ингээд залуу насаа өнгөрөөч 40 наснд салаач яах вэ 40 гарсан хойно гэсэн эргэлзээ бас байгаад тийм ээ энэ зүг. Яг гоо тэгэхээр ингээ тэр хүмүүсээс би асуудаг зүгээр салах үггүй бол мэдээж тэр хүн өөрөө шийдэж байгаа шүү дээ. Яг тэр хүн амьдралаар тэр хүн өөрөө шийднэ. Тэнгүүд яг энэ амьдралаараа 5 жил дахин амьдрах эсвэл одоо тий 50 хүрэхэд 10 жил амьдрахад танд ямар ах вэ? Та эндээ хэр сэтгэл дүүрэн байна л гэж асуудаг. Тэгэхээр яг энэ асуултыг хүн яг асуумаар байхгүй 50 хүрэх үедээ 60 хүрэх үедээ энэ амьдрал яг энэ чигээрээ байна. Танд ямар ах вэ гэдэг тэр хүн бодмоор юм. Одоо яг нэг юм эмгтээчүүдэд нэг илэрдэг нэг шинж тэмдэг юу гэхээр өөрчлөгдөн гэсэн нэг юм биелэгдэшгүй найдварыг тээгээд байдаг. За одоо ингээд 40 хүрээд ухайлчих байлгүй дээ, зотгойлчих байлгүй дээ. За 50 хүрээд ирэхээр ингээд насан жоохон гайгүй болоод ирэхээр одоо тэг намайг хуурхаа байлгах байх илүү одоо нас нам нь докторжих байх. За 60 хүрээд ирэхээр энэ чинь өвөө болж байгаа юм чинь тий зүгээр болчих болов гэд найдаад байдаг. Гэхдээ яг үнэндээ бодит амьдрал дээр хэвээр байдаг байхгүй. Тэгэл тэр хүн өөрөөсөө асуулт асуух. За яг энэ амьдралаараа би дахиад 10 жил амьдрахад ямар ах вэ гэдэг асуулт. Шудраар өөртөө тавиад өөртөө хариулчихад тэгээд бодсон ч зүгээр ээж болж байгаа байхгүй өөрөө окей гэд. Яг тэр хүн өөрөө тэрийг ухамсартайгаар сонгож байгаа үед үр дүн нь үр дагавар нь ямар ч байсан тэр хүн тэрэндээ ер нь маш бага харамсдаг. Ер нь тэр одоо сонголт нь зөвчөө, бурууч өөрөө шийдээд за би өөрөө энийг даван туулнаа. Би өөрөө сонгосон юм чинь гээд харин зур урсгалаа дагаад хүүхдүүдээ бодоод юм уу те зүгээр хүмүүсийг бодоод ингээд гаргацсан шийдвэртээ дараа нь хүүр асар их харамсдаг байхгүй. Тийм учраас ухамсартайгаар өөрөө шийдэж гэнэ үү? Эсвэл хүмүүсийн төлөө байна уу гэдэг дээр хүн яг шийдвэр гаргах хэрэгтэй байна. Яг энэ гэр бүл салтан дээр гэр бүлийн хүчирхийлэлд олон жил амьдарсан үр хүүхдүүдэд бодсон гэж байгаа эмэгтэйчүүдийг сонсохоор бүр ингээд харамсаад байдаг. Ямар үе шаттай тоглоом биш үү? Энэ шатан дээрээ хожигчоо дараагийн шатан дээрээ хожино гэж явж байгаа биш. Тийм боломж байхгүй аль хэдийн 50 60 гээл энэ амьдрал минь гэж бодохоор одоо яамар ч ингэж бодогдоод идэг шүү дээ. За энэ дунд насны хямралыг их бага хэмжээгээр туулж яваа эмэгтэйчүүд байна. Харьцангуй найз нөхөдтэй эргэн тойрныхондоо зөвөр чилэгдэнүү, буруугаар чилүүлэгдэнүү ингээд
илэрхийлээд оюулээ алдаж оноод яваад байна. Үүний нөгөө талд бас дунд насыг хямралыг туулж аваа ирчүүд байгаа байлгүй дээ. Нөхөр маань эрэгтэй хүний сэтгэл зүйд юу болж идэг бол? За эмэгтэй хүн бол ингээд би хайрлагдаж гин үл гэдэг асуулт аваад байгаа байхгүй. Би үнэхээр эмэгтэй хүнийхээ хувьд хайрлагдаад байгаа юм уу? Би амьдралаа одоо яг золиослсон юм уу? Өөрийнхөө амьдрсан юм уу гэдэг асуулт төрж байна. За яг энэ үед эрэгтэй хүн би гэр бүлдээ үнцэнтэй хүн юм уу? Би чухал хүн юм уу? Би хүнлэгдэж байгаа юм уу? Гэдэг яг энэ асуулт одоо эр хүнд ирж штэ тийм ээ. За тэгэнгүүт яг эргээ харахад хань нь өөрийг нь хүндэлж гин үү? Хань нь өөрийг нь ингэж нөгөө юм одоо тий янз бүрийн шийдвэр гаргахаас өмнө эхлээд хамт ярилцж гин үү? Шийдвэрийг нь хүлээж гин үү? Эсвэл бүр зүгээр тоохгүй нэг мөнгөний машин шиг хараад байна уу? За тэр үед хүн яа тэр эр хүн би ер нь л одоо яг юм чухал хүн биш юм байна. Үнцэнтэй хүн биш юм байна. Би хүндлэгдэхгүй байгаа юм байна. Би зүгээр л нэг юм эйтэн юм шиг байна гэж одоо мэдэрж штэ тийм ээ тэр хүн. Тэгэхээр чин одоо яг эргүүлэл тэр хүн яг юм дотор юм хоосрол төрөд ирж байна гэсэн үг байгаа байхгүй юу? Бас адилхан байна. Тийм адилхан байгаад байна. Тэгэхээр дунд насны хямрал ер нь эрэгтэй хүнд ч тэр эмэгтэй хүнд ч тэр төрдөг. Одоо гараад байна штэ тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо хамгийн чухал зүйл хүн хэрвээ өөрийгөө амьдралын утга учирын асуулт өөрт нь төрөөд эхэлж байгаа бол яг өөрийнхөө амьдралыг дүгнээд за тэгээд дараагийн одоо тий 20 жилдээ ер нь хүн 40-с 60 хүртэл нэлээ идэвхтэй амьдраад байна шүү дээ. Ер нь яг үнэхээр карьерийн хувьд тийм ээ. За одоо яг ингээд тэгэхээр тэр 20 жилдээ би өөрийнхөө үнэхээр сэтгэл дүүрэн амьдрах юм уу үгүй юу гэдэг л одоо яг юм шийдвэрийг гаргаж байгаа. Тийм чухал юм сайхан үе яагаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг би бол хүмүүстэй боломж гэж хараач гэдгийг хэлээд байгаа юм. Ер нь юм одоо бүргэд шувуу юу яд юм байна л да. 40 хүрээд одоо 40 жил амьдсны дараа яг агуудаа тий бүр одоо өндөр одоо тэр нэг хад авцал дээр очиод шүдэрээ ингээд бүх үсээ авдаг гэж байгаа байхгүй бүх одоо өдөө зулгаадаг. Тэгээ бүр ингээд юучгүй одоо зумалдаг байх гэдэг шүү дээ тий бүр ингээд шалтан болох гэдэг гэсэн. Тэгээ дараа нь одоо яг ингээд бүх одоо энэ хумсууд авдаг тийм ээ. Тэгээ дараа нь хошуугаа ингээд нөгөө хаданд ингээд цохиод унгаадаг. За тэрний дараа тэр одоо нөгөө бүргэд одоо хүчин шинжлэгддэг, өд нь үнэхээр гайхалтай болдог. Тэр хошууны хүртэл нөгөө маш юм хурц тийм ээ. Одоо тэр саварна тийм хумс нь маш юм хурц болж ургад юм байна. Дээрээс нь амьдралын ухаантай. Тий. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо бүргэд одоо яг гэтээ тэр үе бол өөрөө яг өвдөлттэй үе яагаад шүү дээ тий бүргэдийн хувьд. Маш өвдөлттэй. Гэхдээ тэр үеигээ ингээд давчих юм бол давсны дараа тэр бүргэд бүр дахин шинчлэгддэг байгаад байна. Яг үүнтэй адилхан яг энэ дунд насны одоо яг энэ сэтгэл зүйн шилжилтийн үе бол биднэрт бол тийм л үе яагаад байгаа байхгүй. За магадгүй тэр хүн өөрийнхөө амьдралыг эрэгтэй ч хүн бэ, эмэгтэй ч хүн бэ зөвхөн гэр бүлийнхээ төлөө золиослцсон. Өөрийнхөө хүсээгүй ажил мэргэжлээр ажилласан байх тийм ээ. Мөрөөдлөөр амьдраагүй байхыг бид нар бол одоо байж болно магадгүй тэр хүн. Гэхдээ одоо тэр хүн үнийгээ дүгнээд тэр хүн карьераа өөрчилж болно шүү дээ тийм ээ. Хань ажилтайгаар ярилцж байгаа. За би ер нь одоо яг ингэж би амьдрмаар байна гэд хүссэн ажилдаа орж болно. За тэгээд гэр бүлийн дахин харилцаагаа яг үнэхээр яг дүгнээд усын харилцааны хувьд ямар байна гэдэг дүгнээд дахин л одоо яг юм апдейт хийгээд ресет хийгээд явах тийм хоёр дахь боломж агаад байна. Тэгэхээр энийг хямрал байна, хэцүү байна гэд харах уу? Эсвэл үгүй эн чинь өөрийгөө амьдралыг дахин шинжлэх боломж байна уу гэж харах. Нөгөө харах үнцгэл байгаад байна шүү дээ, тийм ээ. Ярилцах тал дээр гэр бүлийн хүмүүсийг ажиглаж яхад за ер нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийг харж яхад эрэгтэйчүүд ярилцсан сэтгэлээ уудлыг гэдэг дээр нэг жоохон хойрог байгаад байдаггүй. Эмэгтэйчүүд л эхнэрүүд л нэг жоохон ярилцмаар байна. Яаж хийж ийн гэж ингэж оролдлого гаргаад байдаг. Дунд нас яг шилжилтийн үе дээр магадгүй 40 гаруй 40 нилийн гаруй насны эмэгтэй хүмүүс нь ч бүр ингэж ярилцгийг ихэж болцсон байх үү гэдэг үе дээр ирсэн юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр эн чинь хоёулаа ийм хямралыг туулж аваа. Хүүсийн хувьд тэнцвэргүй байгаад байна. Эхнэр нь ярилцгийг амжилт олохгүй гэдгийг мэддэг болсон үед одоо яах вэ? Ер нь одоо манай монгол эрчүүд яг сэтгэлээ уудалж ярилцах чадамж, чадвар суралцаагүй байна. Ер нь. Одоо яг өөрт нь юунаас болоод дургуй үрээд байгаа юм, юунд гондоод байгаа юм. За юунд одоо яг ингэж
ийм дотроо горилго тээгээд байгаа юм, юун сэтгэл нь шаналаад байгаа юм гэдэг тэр сэтгэл мэдрэмжийг хүн ер нь багаасаа суралцдаг байгаа даа штэ. Эрэгтэй хүүхэд ер нь гэртээ орж ирээд за сургууль дээр юу болов гэдэг те багштайгаа ямар бай, хүүхдүүдтэй ямар байв гэдэг ингээд өөрийнхөө яг тэр сэтгэл мэдрэмжүүдийг илэрхийлэхэд тэр одоо ээж нь аав нь сонсож одоо сургаагүй учраас хүүхэд ярихгүй байгаа байхгүй. За тэгээ сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхээр за битгий гонгиноод охин шиг битгий олон юм яриад битгий хоб азаад гэд багаас нь нөгөө эрэгтэй хүүхдүүдийг бид нар ийм эмзэг сул дорой болчихно гэд ярихгүй байхад сургацсан байгаа даа. Тэнгүү тэрний хор нөлөө одоо яг энэ гэрлэлтийн харилцаан дээр ингэж илрээд байгаа байхгүй. Тэнгүүд эрэгтэй хүмүүс ярилцаж сураагүй учраас ямар нэгэн байдлаар шууд ингээд цохих руу бие рүү одоо биений хүчээр ажиллаад байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ эндээс болоод нөгөө хосууд хоорондоо ярилцахгүй байгаа учраас ер нь ингээд бараг 40 насны хямралаас ч өмнө 30-аад насны тийм ээ үедээ аль хэдийн нөгөө хосын харилцаа маань юм одоо бүлэрцэн, хүндэрцэн, хүйтэн болсон байгаа даа штэ. Тэгэхээр яг энэ үед хэрэв тийм болсон байх юм бол дунд насны хямрал бүр илүү хурц хямрал одоо юм тэр хүн мэдрэх гээд байна штэ гэсэн үг. Одоо мэдрэх гээд байна гэсэн үг. За тэгэхээр хос нь хэрвээ ханинд хэрвээ ярилцахгүй байгаа болвол ерөөсөө үр дагаврыг нь амсуулах гээд байна гэсэн үг байхгүй. За хоёлоо яг юм ярилцъя тийм ээ. Хэрэв хоёлаа хамтдаа ярилцъя гэдээ одоо тийм яг хамтдаа ярилцъя гэхээр хэрүүл болоод идэв. Маш түгээмлэр харж байхад хэрүүл болоод идэв. Яагаад тэгэхээр тухайн эмэгтэй маань өөрөө одоо ярилцъя гингүүтээ олон жил одоо гомдлоо яриад байдаг. Тэнгүү тэр нөгөөх нь одоо эр хүндээ өөрийг нь буруутгагдаж байна гэж сонсогддог байхгүй юу? Эрэгтэй хүн. Тэгэхээр эн чинь нөгөө нэг юм одоо гуравдагч итгээдгүйгээр тийм мэржлийн одоо сэтгэл зүйчгүйгээр ярилцлага болохгүй маргаан хэрүүл болоод байдаг учраас эрэгтэй ч ярмааргүй, за эмэгтэй ч ярмааргүй байгаад байдаг. За тэгэхээр эмэгтэй хүн бас өөрөө ярих одоо нөгөө ярилцлагыг эхлүүлэхийн тулд ер нь нэг эхлээд юуг бүх гомдлоо ярихаас өмнө зүгээр баг зүгээр энгийн яриа өрнүүлж сурмаар байна гэсэн үг. Бүр ингээ юуг шууд сэтгэлийн яриа тий шийдэгдээгүй тэр одоо 10 жил тий 20 жилийн шийдэгдээгүй асуудал руу битгий эхлээд ор. Одоо нөхөрчин хэрэг ярилцах дург байгаа бол за зүгээр энгийн нөгөө өдөр тутамдаа болж байгаа зүйлүүдийг зүгээр ярилцах. Өөрөө ярих, за бас ханиасаа зүгээр асуултууд асуух. Тэн дээр ямар нэгэн байдлаар буруутгал хийхгүй. Зөвлөмж өгөхгүйгээр зүгээр сонс. Тэгсэн юм уу? Ажил дээр чинь тэр хүн тэгээд чамд чиний айгуу чамд хүүхдээ аваад байсан юм уу? Аргагүй. Нэг иймэрхүү нөгөө энгийн хэлж байгаа үнүүд чинь нөгөө хүний яриаг дэмжиж өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө хүнийг ярьж сурахын тулд бид нар ингэж нөгөө дэмжиж сонсож сурж иж тэгэхэр чин тэр хүн өөрөө ямар нэгэн байдлаар шүүмжлэл мэдрэхгүйгээр буруутгал мэдрэхгүйгээр ингээд яриад байна штэ. Тэгэхээр энэ өөрөө юм ярих тэр юм сэтлийг төрүүлээд байна гэсэн үг. За тэгэхээр яах нь одоо хэрвээ та гэр бүлийн харилцаан дээр өөрчлөлт хиймээр авах юм бол эхлээд ханигаа сонсох чихээ хөгжүүлэх нь тийм ээ. За одоо хоёрт нь болохоор би мессежээр ярих буюу чи тэгдэг, чамаас болоод тэгдэг, чи чи дандаа тэгдэг, чи байнга тэгдэг гэдэг нөгөө иймэрхүү буруутгалын шүүмжлэлийн үгийг амнаасаа битгий гарга. За харин тэрний оронд чамайг ирэхгүй ингээ оройтчоор би айгүйх санаа зовоо шун унтчихдаггүй маа. За ингэж илэрхийлэх эсвэл чамаас болоод би унтдаггүй. Чи ерөөсөн минь ингээ намаа ерөөсө боддоггүй. Чи хуваа хичээсэн. За энэ ингэж хэлэх юм бол алийг хүн сонсох вэ? За нөгөөтхийн сонсноо. Тийм, нөгөөтхөнд нөр нь хүн боддог байхгүй юу? Надаа санаа зовоод байгаа юм биш үү? Тэгээд за ханигаа нойргоо оруулаад байгаа юм. Гэхдээ нөгөө хүн рүү чи та гэд ингэж дайр давшилсан мó тий гомдолсон үг өөрөө тэр харилцаа хүйтэн болгоод байна шүү дээ. Зүгээр чи намайг сонсохгүй байхаар би айгүй юм тоогдохгүй байгаа гэж мэдрээд тах юм аа тий хандаач хайрлагдахгүй байгаа юм да гэд би айгүй сэтгэлээр унаад тах юм аа. Гэхдээ яах вэ? Хүн тэр миний ингээд уцаа ухаал байгаа чинь манай ихнэрт хайрлагдахгүй байгаа гэдэг мэдрэмж өгöd байгаа юм биш үү гэж тэр хүн тэрийг одоо мэдэрч штэ тийм ээ. Ерөөсө буруутгах юм мөнгө байхгүй байгаа байхгүй тий. Харин
ингээл уцаа ухаалаг мэдрэл юм шиг ингээд нэг бодон дээр сууж идэв. Хүний нөхөр юм бол чи сонсооч. За иймэрхүү өнгө аясаар ярихаар хүн бүр зүрхэлдэл шүү. Тэгэхээр яг амнаас чинь ямар үг гараад байна гэдгийг бид нар одоо өөрийгөө сонсомоор байгаа даа. За тэгэхээр тэгэнгүүт манай эмэгтэйчүүд манай нөхөр намайг сонсдгоо, намайг тэгдгүү, намайг тоодгүү гэдэг байгаа боловч яг эргүүлээд нөхрөө цааш түлхэх үгнүүдийг хилээд байна уу гэдгийг анзаараад гэж хэлмээр байгаа байхгүй. Зөв эхний зүгээр хой хүн одоо тийм сууруудыг зүгээр ингээд тавьчих. За тэгээ үнэхээр болохгүй байгаа дах юм бол хамтдаа сэтгэл зүйчдэр очиж яг хамт ярилцах. Бид хоёрын өнөөдрийн ярьж байгаа сэдв дунд насны хямрал, шилжилтийн үе гээд ингээд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тусдаа болоод ингээд ярьжсэн. Одоо яг хямарч яваа эмэгтэй эрэгтэй хоёр нийлгээд ингээд гэр бүлийн дунд насны хямрал гэж бас байдаг уу? Тусдаа ийм ойлголт байх уу? Яг ингээд явсан чи ярим ингээд нийлээд ирлээ. Яг уу хамт гэр бүлийн дунд насны хямрал гэж би зүгээр яг сонсоогүй. Тийм. Гэхдээ тэр эрэгтэй одоо гэр бүлийн хувьд эрэгтэй ч хямарж байгаа, эмэгтэй ч хямарж байгаа нь бол үнэн баг гадаг шүү дээ, тий. Гэхдээ нэг гэр бүл мөртлөө тухайн одоо дунд насны шилжилттэй тэр хүн хямарч давж олно. Тий, эмэгтэй нь магадгүй хямрахгүй давж олно. Гэтэл нөхөр нь тэр дунд насны шилжилттэй хямарч давж олно. Тэг нэг гэр бүл мөртлөө. Тийм байна. Яагаад тэгэхээр тэр нь ханижлууд мөртлөө юм одоо боловч тэр хүн болгоны нөгөө өөртөө тавьсан шалгуур өөр байгаа байхгүй. Нэг 20 наснда 30 наснда би нэг тийм болцсон байна да. 40 хүрэх үедээ би тэрийгэ бүтээсэн байна да гэд тэр хүн багасаа ботсон. Эсвэл аав ээж нь за миний хүү чинь нэг гэр бүлээ тэгэж авч явахаар хүн юм да гэд ингээд багаас нь нөгөө нэг юм өгцөн үүргүүд агаад байдаг тийм ээ. Тэгээд тэрэндээ хүрхгүй байгаа юм шиг, хүрээгүй юм шиг мэдрэмжээс улбаалаад хямралт тэр хүн өртөж болж байна гэсэн үг. Шилжилтийн үедээ. Хосуудын бие биентэйгээ харилцаж байгаа харилцаа ойлголцол харилцан адилгүй байх. За зарим хосууд бол танилцсанаас эхлээл 20 30 40 нас хүртлээр бүх юмыг сайхан ярилцаж нийн уг илэн долонгоо ингээд шийдвэрлээ сурсан байдаг. Ийм эмгтэй эрэгтэй хүмүүс сонсогдож идэг шүү дээ. Одоо миний нөхөр бол миний хамгийн дотны найз, миний эхнэр бол хамгийн дотны найз гэдгийг сонсохоор би явах та. За ингээл яг л илэн долонгоо найзуучиг ярьдгийн байна да гэж бодоод итэг. Нөгөө талдаа дийлэнх байдаг нь магадгүй ярилцдаггүй. Одоо энэ 20 наснда 30 наснда ярилцах гал муудалцаа сүүлдээ бүр 40 гараад ирэхээр ярилцгаач болоод энэ нь харилцаа улам л одоо хүндэрж байгаагийн жишээ юу? За магадгүй мэрэгжлийн тусламж аваад 40 гаруй наснда хосууд ярилцаж сурлаа гэж бодоход тэр 30-аад наснаас эхэлсэн хүндэрэл 40 гарсан хойноо дунд насанд очисон хойноо эргэж сэргэх боломж юу байдаг юм болов? Яг го боломж бол байгаа. Яагаад тэр хүн өөрөө яг юм хүний хайр гэдэг чинь нэг юм амьд байгаа байхгүй юу? Хайр бол яг тэр хосуудын дунд яг хүндрэл бий болсон байна гэдэг чинь хайр холдсон байна л гэсэн үг байгаа байхгүй юу, тийм ээ? Тэр хүний сэтгэл өөрөө маш уян хатан. Тэр яг юм хайр бол яг юм гал шиг л байгаа байхгүй юу? Бид нар галыг унтраахгүй тулд байнга одоо нүүрс хийж байдаг, эсвэл мод хийж байдаг, эсвэл цаас хийж байдаг, тийм ээ? Галыг байнга өрдөх юм хийж байдаг. Гэтэл хосууд маань болохоор тэр яг нэг л одоо ингээ хайртайгаа сууцаа одоо хүр хүүхдтэй юм чинь амьдрнаа гэдэг ингээд нэг юм үүрэг хариуцлагын хүрээнд амьдраад ирэхээр нөгөө хайраа өрдөх тэр одоо галдаа тийм модоо ихүү нүүрсээ ихүү гэдэг юм байхгүй болоод ирж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол за мэдээж гэрлээ гэхээр тэр хоёрын аав ээж болж байгаа нь үнэн. Гэхдээ бинийхээ хувьд бол хайртай хүмүүс нь хэвэр байгаа байхгүй тийм ээ. Тэгээ амьдралын явцад үр хүүхдээ өсгөх, ажил карьераа болгох, байр, машин авах гэдэг юм завгүй байдлаасаа болоод хамгийн чухал юм орхигдуулцдаг. Нөгөө бие нэг хайрлах хайр. За үүнийг бид нар юугаар хийж болох вэ гэхээр за маргаан байлаа гэж бодъё тий. За хүмүүс маргалдаж болно. Ер нь маргана угаасаа эн чинь хэвийн. Яагаад тэгэхээр шал хоёр өөр хүн гэр бүл болж байгаа шүү дээ тийм ээ. Хүлээлтүүд нь өөр учраас. Тэгтээ маргаан их байгаа хэрнээ бие бинийгээ ийм хайр мэдрүүлсэн үйлдэлүүд нь маргаанаас илүү байх юм бол тэр гэр бүл халуун дулаан байгаа даа шүү дээ тийм ээ. Одоо яг ингээд одоо болцдог хоорондоо тийм ээ. За ингээд магадгүй одоо сардаа нэг удаа ч юм уу тий, улиралдаа нэг удаа юм уу. За эсвэл одоо
хантайгаа хоёулахна хамт цаг өнгөрөөдөг тий. Заавал болцоо гэхээр ингээд нэг юм үнэтэй байх албагүй шүү дээ тий. Хүүхдүүдээ одоо юм хад бод руугаа явуулчаад хоёулахна нэг гэртээ нэг оройг хамт өнгөрөөх. За эн чинь бас нэг юм сайхан болцоо, сайхан одоо тий одоо мөнгө орохгүйгээр болцоож болж байгаа. За эсвэл одоо яг нөгөө бие биенийхээ юм хайрын хэлээр нь ярьдаг байх. За сүүлийн үед одоо яг энэ хайрын 5 хэл гэдэг талаар хүмүүс мэдж байгаа. Харин гэдэг яг амьдралдаа хэрэгжүүлж гэнэ гэдэг л асуулт байгаа байхгүй тийм ээ. Магадгүй хайр нь урмын үгээр миний тий чи үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Хөг чам чи ингээл гэрт ороод ирэхээр гэр дүрчдэг шүү дээ. Гэхдээ аав байхаар ингээ тий аав нь ороод ирэхээр энэ хүүхдүүд бүр нэг юм нүд мүднэс сэргээд ирдэг. Тэгэхээр тэр ирэх хүн юу мэдрэх вэ тийм ээ. Гэртээ бүр их хил одоо ирэхийг хүснэ. За тэгэнгүүт миний хайрын одоо хоол нэг л амттай бүр гэрлэгөө яарал ирлээ гэхээр тэр эмэгтэй яах вэ? Бүр л илүү нөгөө гоё амттай хоолоо хиймэр санагдана. За эсвэл хайрын хил нь бэлэг авах юм бол юм жижиг surprise бэлгүүд өгөхтэй. За гэртээ ороод ирэхдээ хүүхдүүдээ сануугаад нэг шоколад аваад авч орж ирээ тий. Замны ямар жижиг үе дээрээ гээ өгөх. Энд чинь нэг юм халамж байгаа байхгүй тийм ээ? Хайр мэдрүүлээд байна. За тэнгууд гуравт нь болохоор хүрэх, тэврэх, илэх, үнсэх тий ингээд арснаас арсан төрөх, наалдах. За тэрийг нэг өгөх тийм ээ хамтдаа суугаад кино үзэнгээ юм гэхээ бие биендээ хүрэлцэх, илэх тийм ээ. За тэгээд дөрөвт нь болохоор үйлчлэх, халамжлах, хүлийн барих тий ингээд биеийн барих, за хал уус төхүүлэх, за цай уух уу, кофе уух уу, яах уу гэдэг ингээд халамжлаад үйлчлэх. За хамгийн сүүлд нь болохоор яг хамт цаг өнгөрөх. Хамтдаа юм хийх. Дэлгүүр хэсэгтэйж тэр одоо тий хүүхдүүдээ харахтааж тэр гэр орноо цэвэрлэхтэйж тэр хамт юм хийх, хамт байх. Тэгэхээр яг хосууд яг энэ хайрын хэлээр бие бинтэйгээ ярьж ийнү гэдэг үр айгуу чухал байхгүй. Гэтэл хүмүүс хайр хэлээр ярьдаггүй байх гэдэг л да тий. Маадгүй би одоо ийм урмын одоо бэлэг аммаар ах юм бол өөрийнхөө хайрын хэлээр нөгөөнтэйгээ яриаддаг. Өөрөөр хэлэх юм бол одоо би эма одоо зөвхөн англиар л ярьдаг ах юм бол би монголоор л яриад байна гэсэн үг байна. Монгол хэл мэдэхгүй юм тий. Тэгэхэр чин эма надад ойлголцохгүй шүү дээ тий. Тэгэхэр бол би яах юм? Би англи хэл сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нөгөө үннийхээ за ханим нь яахаар илүү баяртай байгаа дээ ингээд хоорондоо зөвхөн ярилцчмаар байгаа байхгүй юу? За би ийм юм хийгээд байдаг. Чамд одоо тий чамаа ингээ хайртай гэдгээ мэдрүүлэх гээл ингээл хаалцаа кофе барайл гүгээд энэ чамд ямар байдаг юм бэ? Чам таалагддаггүй чи дуртай байдгүй. Гэж өөр ингээ асуучих тий. Гэтэл тэр нь ингээд өөрийн харилж байгаа мэдрүүлдэг байж болно шүү дээ тэр хүнд. Тэрний оронд сайхан урмын үг байх тий. Намаа ингээд аягүй юм урмын үг гэхээр би бүр ингээ сав гэж хэрэгчтэй шүү дээ. Ингээ намаа ингээл ороод ирэхээр твэрчгээр л би бүр нэг юм гоё болдоо шүү дээ. Гэх юм бол тэр юм чинь хайрын хилэн твэрлэлт хүрэлт байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг иймэрхүү нэг юм өдөр тутамдаа хайрын хэлээрээ ярьдаг байх юм бол тэр нөгөө нэг юм хэрүүл маргааныг чинь зөрчлөх чинь илүү ингэж нөгөө нэг юм одоо зөөлдөж өгч байгаа байхгүй юу. За тэгэхээр яг энэ нөгөө нэг юм хосууд маань одоо өөртөө хайрыг илүү юу яаж өгмөр нь одоо галдаа мод хиймээрээ нүүрс хийж өгмөр байгаа шүү дээ тийм ээ. За тэгхийн бол яг энэ 40-од наснаас хойш ч гэсэн тэр хосуудын харилцаа сэргэнэ. Яг тэр хүн хайр мэдэрч байгаа үед яах юм? Угаасаа байсан тэр хайр буцаас сэргдэг байхгүй юу? Тэрээс огт хайргүй хүмүүс хайртай болж байгаа биш шүү дээ. Угаасаа маш сайхан дурсамжууд тэр эрт байгаа хэрхэн хайрлаж дурлалж ийсэн тийм ээ. Хамтдаа хэрхэн амьдралаа босгож ийсэн одоо маш он удаан жилийн юм дурсамжууд байгаа учраас энэ өөрөө хурдан сэргдэг. Жохон тортлог авчих хэрэгтэй. Тийм байна. Сая таныг хайрын 5 хэл гэд эхлээ хэлсэн чинь онлын, албаны хүндий сонсогдоод тэгээ жижиглээд ирсэн чинь хүн болгон чадхаар хэл байна. Тэр тэ эмгтэй хэрэгтэй цагийн хийгээд өгөхөл гарын бариад өгөх. Тэгэл нэрэл 10 20 жил амьдрсан хүмүүс хүсвэл нөхрийгөө эхнэрийгээ юунд дуртай гэдгийг хэрвэш мэдэнтэй тий. Одоо тэрийг харсан лээс таараа зүгээр л харин ажил хэрэг болохгүй л байгаа юм байна гэж бодоо суужила. За түрүүн бас ярин дундаа энэ 5 үе шаттай амжираад ирэхээр тэр тусмаа ганцаар л мэдэрж ирээд тэгээд ямар нэг өөрчлөлт хий гэсэн бодол 4-р шат руу ороод ирэхэд энэ дунд насыг шилжилтийн үеийг хэцүү хүнд давснаасаа болоод араар тавилт үүсэх магадлал суур нь баг болох юм байна. Ер нь бол одоо яг ингээд бүр энэ бол судалгаанаар тодорхой маш тодорхой судалгаанууд дээр араар тавилт бол
Зүгээр нэг юм бэлгийн харилцаанаас болоод гэдэг бол биш байхгүй. Араар тавилт зүрхсөө суурин сэтгэлийн хүн дээр л. Сэтгэлийн хүн дээр л байгаа учраас тэр эрэгтэй, тэр эмэгтэй нэг юм сайхан дулаан үг, сайхан ингээд нэг өөрийгөө үзэсгэлэндээ сайхан бүсгүй гэж өдрмээр байна. Тэр эрэгтэй өөрийгөө нэг юм чухал хүчтэй ир хүн гэж мэдрэмээр байгаа хэрэгцээг хин нэг хүнээс авчиж байгаа байхгүй. Тэр хоосон байсан зүйлд нь ингээд аягийг нь дүүргэж өгöd штэ хин нэгэн хүн. Эндээс тэр хүн сэтгэлээрээ татагдаад байна. За эндээс улбаатаагаар ер нь араар тавилт бий болоод байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдээ эрэгтэйчүүдвэ хань ижлэнд хэрвээ араар тавилтын шинжүүд илэрсэн за яг бүр ингэ тавьсан байгаа болвол битүүрийн секс тохирохгүй байгаа юм байна тий намайг голоод байгаа юм байна гэж хурдан даруй дүгнэлт хийхээс өмнө эхлээд за битүүрийн хосын хоорондын сэтгэлийн холбоос дотн байдал хэр байгаа юм бэ гэдэг л дүгнэлт хиймээр байгаа байхгүй. Хизээ би хандаа хайрыг мэдрүүлсэн юм бэ? Хизээ би хандаа нэг юм халуун дулаан үгийг хэлсэн болоо. Хизээ би ханыгаа нэг юм за чамар сонин сайхан юу вэ? Сэтгэлд чи юу болоод байна гэд би доторхыг нь бүрэнг уудлах гэж бүр ингэ цаг гаргаж сонссон юм уу гэдэг асуултыг л өөрөөсөө асуумаар байна гэсэн үг. За тэгээд энэ дээр өөрчлөгдөх боломж байдаг. За яг араар тавигдсан хүн яг одоо тий хуурдагдсан гэсэн үг шүү дээ тийм ээ. Хуурдагдсан яг тэрнээс өмнө эхлээд тэр өөрийнхөө хувьд одоо уу гашиг давн туулах. За тэгээ уучлах процесс. За тэгээ эвлэрэх процесс гэдэг олон процессууд явж байна л та. Ер нь бол за тэрний дараагаар одоо яг ингээд энэ процесс дундаа тэр гэр бүлээ хэрвээ бүтэн авч үлдмээр байгаа бол эвлэрлийг хиймээр байгаа бол хосын одоо тэр дотн харилцаан дээрээ буюу сэтгэлийн дотн харилцаан дээрээ одоо өөр зүйлийг хийх хэрэгцээтэй болж байна гэсэн үг. Тэгэнгүүт одоо яг энэ араар тавилтын үед ер нь нөгөө хосууд яг энэ үе шатууд дээрээ яг юм одоо нөгөө зөв давж гараагүй учраас яг салдаг. За ингээд манай хань одоо тий нөхөр маань ихнэр маань 2 жилийн өмнө хуурцсан. Тэгээ тэр нь одоо ингээд бодогдоод намайг зовоогод байсан. Тэгээ байнгын нөгөө нэг мараан хэрүүлэн яг тэр байдалтай холбоотойгоор тэгсээр байгаа 5 жилийн дараа салах, 3 жилийн дараа салцсан байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр хуурдагдсан хүмүүс мэдээж маш их хэмжээний тэр ингээд нэг юм машин дайруулсан хэмжээний тэм сэтгэлийн одоо өвдөлтийг мэдэрч штэ тэр хүн ер нь бол ингээд шок болж байгаа байхгүй. Тэр аяг хаарж байна гэсэн үг байхгүй тийм ээ. Итгэл алдарч байна. Тэгэхээр яг тэр шокийн мэдрэмж, тэр өөрийгөө доромжлогдсон мэдрэмж тийм ээ. Тэр ингээд юм хуурдагдсан мэдрэмж одоо урвсан мэдрэмжүүд чинь хүнд ингээд шок байна. Тэр сэтгэл өвдөлтийг тэр хүн яг юм би бол шууд утгаараа сэтгэл зүйчтэй уулз гэж би бол санал болгоно. За яагаад тэгэхээр одоо яг тэр хүний сэтгэлийн тэр байдлыг бүрэн дүрэн ойлгох найзууд ховор. За яг хүн нэг удаа ярина, 2 удаа найзтай ярих баг. Гэтэ дахин ярьж чаддаггүй байхгүй. Яа тэр ер нь хүн ямар ч эмэгтэй хүн, эрэгтэй хүн гэр бүлээл боддог. Тэгээ ханийхаа талаар би буруу ойлголт өгч хивдэ гэж бодоод сэтгэлээ нуугаад эхэлдэг. За эсвэл яг тэр үед нь үнэхээр тэр эмэгтэйд хэрэгтэй зөвлөмжийг өгөх найзууд бас ховор. Ер нь чи шууд салаа л гэдэг. Одоо ингээд Facebook дээр ингээд эхнэрүүдийн ертөнц гэдэг нэг юм юу байна л да. Групп байдаг. Тэрэн дээр би ингээд ороод харж байхад ер нь бол сал гэдэг. Хүн ингээд нэг зүгээр ингээд би салгуу яах вэ гэдэг асуулт асуугаагүй байхгүй. Гэр бүлийн асуудлаа бичээд өөр асуулт асуухаар зүгээр сал гэдэг энэ үгийг агүй юм хурдан хэлээд байна. Арай хитрхи хялбар хэлээд байна. Тэгэхээр би бол яг энэ зүйлийг мэдэрсэн бол яг өөрт тохирох тий за надаа яг энэ сэтгэлч надад таалагдж байна гэдэг ингээд мэдэрж байгаа сэтгэл зүйчдэрээ нэг явах. Яг гэдэг 1-2 удаа явахгүй. Яагаад тэгэхээр тэр хүн сэтгэл зүйн үед маш их хэмжээний одоо тийм асар хүчтэй шокийг мэдэрсэн учраас эхлээд тэр өөрийгөө эмчилмээр байгаа байхгүй. Эхлээд өөрийгөө эмчилж ийж дараа нь одоо би гэр бүлээ бүрэн бүтэн хадгалах үгүй юу гэдэг тэр одоо тэгэхэд болж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээд тэрний дараа хантайгаа харилцаан дээрээ одоо тэр хүн шинжилтийг хамт ингэ илэн далангуй яриа өрнүүлэх болж ирж байна гэсэн үг. Тэгээд тэр хуурсан хүн ч гэсэн гэр бүлээ бүрэн бүтэн одоо тий өөрийнхөө хийсэн юмыг за буруу юм байна гэд яг дүгнээд ирсэн чинь би бас гэр бүлээ авч үлдмээр байна гэх юм болоод тэр хүн ч гэсэн яг одоо яг өөрчлөлт хийх
Яагаад би өөр хүн рүү явцсан юм бэ? Гэт бодоод тий өөр дээр яг шийдвэр гарах. Магадгүй тэр хүн өөрийнхөө сэтгэлийг хандаа буудлахгүй яваад исэн юм уу тийм ээ? Яагаад гэсэн ингээд хүн ханиусаа алдаа хайхаас илүүгээр миний бас өөрчлөх хэрэгтэй зүйл юу вэ гэд авч үзэх. Тэр яг энэ нөгөө дунд насны хямралуудад ба хямралын үед ч гэсэн бас яг энэ араар тавилт өөрөө бүр дамжруулах эрсдэлтэй байгаад байдаг. Тийм байна. Тийм байна. Та түрүү энэ хууралтыг араар тавилтыг уй гашуутай холбож ирлээ шүү дээ. Тэгэхээр одоо ер нь сэтэл байгаа бол яг энэ уй гашуу болох хэмжээний сэтгэл зүйн нэгэндээ өгөх юм байна л гэж ойлгох гэнэ. Тийм шүү дээ тий. Яг тэгэхээр уй гашуу гэдэг чинь бол ямар нэгэн зүйлээ алдах үед тахгүй тийм ээ. Тэгэхээр тэр хүн чинь тэр хүнд ингэ итгэжсэн итгэлээ алдах гэдэг чинь өөрөө би одоо хинт найдах юм бэ, хинт итгэх юм бэ гэдэг өөр ингээд дараагийн том асуулт үүсэж байгаа гэсэн үг байна. Тийм байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн ярилцсан зөвлөгөө өгч байгаа сэдв бол дунд насны хямрал нэг талаараа шилжилтийн үегээд аливаар нь нэрлүүл зүй юм бэ? Аль нь ч болох юм адилхан уу? За дунд насны шилжилтийн үе гэхээр магадгүй яг энэ зөв нэршил болооч хүмүүс магадгүй нөгөө илүү мэдэхгүй байх магадлал байх гэдэг. Илүү одоо хүмүүс дунд насны хямрал гэдэг нэрээр нь илүү мэдээд байна. Гэхдээ яг үндэ бол энийг хямрал болох уу, хямрал болохгүйгээр одоо тий бүргэд шиг ингээ тий ингээд бүх одоо үзүүдэд аваад тий тэгээд бүр ингээд дахин шинжлэгдсэн бүр юм өөрийг нь сэргээсэн, апдейт хийсэн болох уу гэдэг нь миний хэрхэн тэр үеийг мэдэрч даван гарч байгаа вэ гэдгээс хамаарат байна гэсэн үг. За танд баярлалаа. Олон ямар юм бол, яах юм бол, зөв юм болов, буруу юм болов гэж бодож исэн эргэлзээг миний хувьд яг дунд насны хямралыг шилжилтийн үеийг туулж аваа хүмүүст өгсөн болов гэж бодож байна. Зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн ч гэсэн хүн л учраас сэтгэл зүйн хувьд бас хямрчил байгаа. Тэгээд муу юм болвол би хямраал нөхөр зүгээр юм шиг эрэгтэй хүмүүс хэвэн байдаг юм шиг л бодох гээд байдаг нэг юм сул тал бас байгаад байдаг нөгөө талдаа тийм ээ. Баярлалаа танд. Сонсогчдоо, үзэгчдээ Хөгцөнгөр радио хөтөж подкастын өнөөдрийн зочин сэтгэл зүйч Хишиг Дэлгэр байлаа. За бид өнөөдөр дунд насны хямралын тухай ярилцсан энэ үеийг туулж байгаа бол та ямар үе шатандаа явж байгаа вэ гэдгийг энэ подкастын дундуур хөрхөн тест байгаа. Үнээрээ өөрийгөө тестлээд үзээрэй. За тэгээд давд туулж чадахгүй нэ гэж бодож байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзсан дээр юм байна. Энэ одоо хямралыг зөв туулснаас, буруу туулснаас амьдралд танаа, миний, бидний гэр бүлд ямар үр дагавар авчрах вэ гэдгийг хүртэл тодорхой ярьлаа. За Хөгцөнгөр радиогийн хөтөж подкастыг та бүхэн Улаанбаатар хотод 82.9 долгионоор хүлээн авсансараа Хөгцөнгөр радио YouTube сувгаар Хөгцөнгөр радио пэйж хуудсыг бас дагаараа хөтлөгч аймаа сонсогч үзэгч та бүхэнтэй хамт байлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.